За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнгистэй ярилж суугт тавтай морил. За энэ суугт хамгийн анх удаа орж ирж байгаа бол тавтай морил тэнгис байна. Энэ суугт дээр ярилцаатай холбоотой зүйлс арилжаан дээр хэрхэн сайжрах бэ? Сэтгэл зүй талаас, арга барил, техник талаас хэрхэн сайжрах вэ гэдэг тухай ярилцаад явдаг. За тэгээд өнөөдрийн имжлэг дээр болвол өчигдрийн миний хийсэн ашигтай ярилцааг хэдүүлээ харцгаая. За тэгээд юу болсон, юу болоогүй энэ ярилцаан дээрээс суралцах үн цэнтэй зүйлс юу байсан бэ гэдгийг ярилцаад бичлэгээ өндөрлөцгөөё. За тэгэхээр ярилцаа маань бол энэ чи харагдаж байна. Надаа юу харагдсан бэ гэхлээр чарт маань хаана явж байна? За нэг өдрийн чарт бол нэлийн дээшээ сайхан буудаад өчгсөн явж байгаа. Тэгээд өчигдөр намайг арилжаанд ороход бол энэ нэг өдрийн лав бол ийм байгаагүй. Энэ доошоо буугаад ирчихсэн. Энд ч нэг юм топ хийчихсэн байсан. Тэр нь бол угаасаа хамагдах нь тодорхой. Энэ топ байна л да. Миний орсон цэг. Арай биш үү? Биш байна. Энэ топ байна. Өмнө нь бас эндээс орсон юм. Энд дээр санаа өгч байсан залуустаа телеграмаар. За тэгээд энэ дээрээс орсон байгаа. Тэгээд нэг өдрийн чарт маань бол та нар ийм лаг аягуулсан анзаарах хэрэгтэй. Одоо яг миний заачсан байж байгаа. Хэдүүл энэ бөмбөлгөөр харъя тийм ээ. Энэ лаг ийм байх тусмаа илүү аюултай байдаг. Ийм байх тусмаа. Ийм гэдэг нь ямар хэлж байгаа вэ гэхээр энэ лаг жишээлбэл харах юм бол ямар ч зүггүй лаг. Ямар ч зүг авахгүй цулгаалаа. Ардаас нь ухцсан лаа мөн адилхан ийм цулгаалаа. Энд бас нэг ийм оройгүй ийм цулгаалаа. Зүггүй лаа ерөөсөө л хамгийн аюултай байдаг. Тухайн ялангуяа нэг цаг дээр болвол тухайн лаа маань яасныг хэлтгэж байгаа. Одоо ямар ч юу явагдаг байна. Одоо шингэн хамалт ерөөсөө явагдаг байна. Тийм ээ, зүгээр ингээл зах зээл маань нээгдэл шууд доошоо унчихсан. Одоо манипуляцийн хөдөлгөөн ерөөсөө байгаагүй гэсэн үг. Тэгээд ямар ч лаа бол зөв шаардлагатай байдаг тийм ээ. Тэгэхээр энд би ингээ угаасаа хүлээжсэн залуустайгаа лайв ярилцаанд орохдоо за одоо ингээ ханш доотлоос ингээ дээшээ гарч ирж байна. Тэгээд энэ дээр бол тийм магадгүй шингэн хамсан тохио бид нэр харах юм бол энэ лааны дээдхийн хавьд тийм ээ өчнөө шингэн хуралчихсан байгаа шүү дээ. Ягаад гэвэл энэ лаа маань өөрөө ямар ч шингэн хамалтгүй хитрхи органик буслаа байгаа юм. Тэгэхээр энийг цэвэрлж дэшгээ гарч ирнэ. Тэгэхэд бид нэр шорт ярилцаа шалгаж болж байна гэсэн байсыг гаргаж өгсөн. Тэгээд стоп лосс хаана тулгуурлаж хийх вэ гэхэлэр мэдээж энэ лааны өмнөхөн ийм урт зүйтэй юуны лаа гэд байж байгаа. Дэшгээ хүчтэй шингээ хамчихсан ийм лаа байгаа учраас энэний дээхэн талд стоп лоссыг тавиад өгөх юм бол хамгийн сайхан магадлал өндөртэй арилжаа болно гэд бид нэр хараад хүлээж исэн. За тэгээ миний хувьд бол 2 удаагийн оролт хийсэн. Эхний оролт бол яг энэ цэг дээрээс энд хүрээд ирэхэд нь орсон. Энэ бол яг хөө те зүгээр шалгачаа доошоо гооччих бас магадaltaй байдаг учраас энэ дээрээс орсон байгаа. Тэгээд доошоо татаад дахиад нэг удаа юу хийсэн? Яг энэ хамсан цэгийг дахиад хамах үед нь дахиад нэмж орсон. Тэгээд тэндээс сайхан бариад бараг цаг 30 минут орчим бариад орой энэ доошоо бууж ирээд энэ дээр ирэхэд нь авсан байгаа. Тэгээд нэг эрцхэн 3 маш сайхан арилжаа болсон байна. За тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдийг сурж авах нь байх нь стоп лоссыг юун дээр тулгуурлаж тавих вэ гэдэг дээр бас нэг ч гэсэн зүйл барьж авч чадсан байх гэж найдаж байна. За мөн дээрээс нь хэрхэн одоо тийм ээ зарим нэг аюултай лаануудыг таньж тэднийг өөрсдийнхөө талд ашиглах вэ гэдгийг бас хэдүүлээ сурч авлаа. За тэгээд мэдээж бас нэг гоё та нартай хуваалцах зүйл болвол юу байгаа? Хэрхэн одоо арилж байгаа сайн барих вэ? Хэрхэн одоо тэ эсрэг зүгт ингээл хариу гарч ирэх болгонд л тэгэл гарчмаар санагдаад байгаа тийм ээ. Тийм зүйл бол маш их түгээмэл байдаг. Тэгвэл тэрэн дээр ерөөсөө яах зүйл болвол туслах асуулт болвол юу гэдэг асуулт байж байгаа. Тэгвэл яг одоо би тэ энэ дээр эрэхтэн тэ жоох ингээл хариу юм юу аваад энэ дээрээс би гарчих гээд байгаа юм болвол тэ үнэхээр миний эсрэг ингээ явчих гээд байна гэж бодоод байгаа юм болвол би яах үс хэмжээний итгэж байгаа юм уу?
би энэ зүйлд тийм ээ би эсрэг зүгийн арилжаанд орох үс хэмжээнд за үнэхээр би авч гарах гээд байгаа юм бол тий тэгжил бодоод байгаа юм бол би яач ил та гэж асуух асуулт байгаа. Тэгвэл би эсрэг зүгийн арилжаанд ингээ орчих л доо. Тэгээд арайч орохгүй юм шиг арайч болоогүй юм шиг байгаа бол барих юм тохоо. За тийм байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд өндөрлөцгөө. Хэрвээ ганцаарчлан суралцахыг хүсэж байгаа залуучууд байх юм бол доор ганцаарчлсан уулзалт товлох линкийг үлдээчихье. За тэгээд өнгөө бас юунод байж байгаа манай юуны линк үлээ. Өнгөө ном болон сурах очих тийм ээ. Миний бичсэн ном хэрхэн арилж байгаа тэмдэглэдэг вэ гэдэг тэр журналыг хөтэлдэг. Тэр юу бол бас байж байгаа. Тэрийг авахыг хүсэх юм бол доор бас линкийг нь үлдээчихье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.